Өмнө Говь аймгийн Төв Даланзадгад хот үүсгэн байгуулагдсны 60 жилийн ой тохиолоо. Айн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын Жомбуг үндэсний их сургууль шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа Өмнө Говь аймаг дахь технологийн дээд сургуулийн 10 оюутныг 100% тэтгэлэгтэй нэгжлийн хугацаатай сургахаар болсон байна. Өмнө Говь аймгийн Даланзадгад хот бүгд найрамдах Солонгос улсын Жомбуг мужтай хамтран эрүүл мэнд, боловсрол, соёл гэх мэт 6 салбарт олон талын ажлуудыг хийхэр болжээ. Үүний нэг онцлог ажил нь орон нутагт суралцаж буй оюутан залуусыг дэмжсэн явдал юм. Тодорхойлбол Даланзадгад сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 70 гаруй сурагчийг бүгд найрамдах Солонгос улсын Жомбуг мужийн сургуулиудтай танилцуулан сурагч солилцох хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр Монголын ирээдүйн боловсон хүчнүүд чанартай боловсрол эзэмшиж эх орондоо ихийг хийж бүтээх боломж бүрдэх юм а. Өнөөдөр бид Даланзадгад хотын засаг даргын урилгаар өнөөдрийн хотын 7 хоногт оролцох болсон байгаа. Цаашдаа бид нар хамтын ажиллагаагаар маш олон хүүхдүүдийг болон их сургуулийн оюутнууд одоо 10 жилийн хүүхдүүдэд маш олон тэтгэлгийг зарлаж байгаа. Тэгээд та бүх маань бүгдээрээ аягүй сайн анхааралтай хараад тэтгэлтэй сайхан амрагтаараа хүсэж байна. За Даланзадгад хотын одоо оюутнууд бол залуучууд бол магистр дээр бол одоо сарын 1000 долларын одоо стипенд өгөхөр болж байгаа. За мөн одоо доктор дээр бол 1200 долларын одоо стипенд өгөхөр одоо ингээд биднэрт бол ийм бэлгийг барьж байгаамаа. 14 хоногийн хугацаатаагаар зуны амралтаараа Солонгос явж туршлага үзлээ. Мөн бүгд найрамдах Солонгос улсын Hyoson Medical Group-тэй хамтран бүсийн онцлогоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч зөвлөгч нарыг Солонгос улсад далдагжуулах юм. Ингэснээр Өмнө Говь аймгийн иргэд бүгд найрамдах Солонгос улсад очиж эмчилгээ онцлогоо хийлгэх олон боломжууд нэгдэж байна.